Бистэ нөгөө конкурс өгч байгаад ингээ харцсан. Тэгээд дараа нь нөгөө сонгуулийн нөгөө шоуны үеэр л дэмий тэнэл тэр аваар доншуучлаад явж байхгүй юу. Тэгсэн чинь манай хүн бас яг тэгэл явж ирсэн байлээ. Нөгөө шоу аягүй болдог байсан шүү дээ. Бид нарыг одоо 4 оны сонгуулийн үеэр юм уу? 2000 оны сонгуулийн тий. Тэгээд би чинь гүйж очиод төөш нөгөө нэг конкурс өгж байгаа охин байж тэгэл яг гүйж сайн уу гэж гисэн чинь шууд хан мөргсөн байхгүй. Амар танимхаарал. Юу сонио харангуйтай. Хин биш ээ гэж харж байгаа. Маягтай шууд яваад өгсөн байхгүй. Тэгсэн чи би ингэж харж байгаатай үн яас их цантай нөхрөө гэж бодож байгаатай за цэцэг гэл нэг юм бодол хөө явцсан. Тэгээд тэр бол маш их тоос санагддаг. Тэ мартагддггүй тийм. Тэгэл яг соёлын их сургуульд орцгоосон. Одоо нөгөө студийн байр л байсан да. Болцооны газар чи бол хин төрүүлж хайраа илэрхийлж исэн бэ. Мэдээж би. Тийм мэдээж. Тэгээ хуйлсаар. Гэхдээ нэлийн ширүү ихэлсэн. Нэлийн ширүү ихэлсэн. Шууд л би чамтаа суунал гэсэн. Олон хүн дотроос ингээ харахаар нэг юм юу ч юм шиг те нэг юм ирч хүчтэй тэгээд юм тийм байдлаараа санаа байгаа ч юм шиг те. Тэгэл мэдхгүй нэг мэдсэн ч л ингээл татагдсан байсан шүү дээ. Бэр гойсон тэр үйл явц илүү бас нэг онцлог байсан юм байлээ. Тэр талаар бас энд товчхон бас сонсомоор байна тэр түүхийг. Тэр үед нөгөө манай ээж маань Америкт байсан болохоор амьдарч исэн болохоор яг нөгөө эмээ өвөөгөөс л очиж гуйхаас өөр аргагүй байсан. Би ч эмээ өвөө дээр өссөн хүүхэд. Тэгээд эмээ өвөөгөөс гуйх хэрэгтэй байгаад байдаг. Тэгээ эмээ өвөөдөө болохоор за 3 яг 3 гуулгаад 3-т дээр нь хадаг нь авъя шүү гэж хэлчихэд мега ахтаа болохоор юу та 3 гуй шүү гэж хэлэхээ мартаад оруулсан байсан. Тэгээд яваад орсон чи эмээ бол урдаасан. За миний ганц нандгиж явдаг хүүхэдтэй. Өгөхгүй дээ, тийм байхгүй дээ. Гэл гэдгээ суудсан. Мэгэн нарангаа ингэ суудсан. Тэгээд ингээд бүгд шоконд орцгоцсон. За гэл өгөхөөр тийм байхгүй гэл гараа авчдаг. Дахиад сүүлдээ тийм мега ах чи хөрсөн гоожод за та чи одоо за тэгвэл бурханд ч тавьчи да гэдгсэн мега ах. Одоо бурханд ч тавьчи да. Та ч одоо бурхнаа захирдгүү, бурхан ч таныг захирд юм уу гэсэн чи би бурхнаа захирд юм уу? Тэгээд нөгөө мега ах руу бит хоёр сандраад хүү яна нэр хилээгүй штийгээд тэгээ санангуудад утсаар залгаад байдаг. Мега ах маань утсаа аваад угаасаа нөгөө хаваагаад шоконд орсон. Мега нарангаас хөлсөө бас чанга өгшин байж. Гарч ирээ гайхаад чи одоо та чамааг өгөхгүй гэдээсэн би ч одоо бүр гайхлаа штэ. Тэгээ мега ах бүр гайхсан. Яаж өгөө? Тэгээ яг нь юу шууд бурхан дээр нь тавьчихсан. Тэгээд тавьчингууд манай эмээ ч одоо яах вэ тэгээд. Эмээгийн бурхан чинь энэ хүн сууж байгаа байхгүй тий. Бурхан тэнцэнэ загнахгүй юу? Юугаа маяглаад байгаа аваач тий. Эмээгийн бурхан чинь сууж байгаа тий. Тэгээ бурхан тэнцэнэ лүндэн болгохгүй юу? Та чинь 3 тэгээ ойлголцоогүй байна алаа гэд хийлээд. Тэгээ инээдэн болоо дараа нь гарсан хойнол мега ах минь ойлгосон. Тэгээд ардын жижиг үнийг бас зовоцсон амтай.